За 2016 оны 2 дугаар сард Монголын мотоцикл сонирхчдын дунд зохион байгуулсан өвлийн уралдааныг бид үзэж сонирхсан байна. Өвлийн анх дугаар уралдаан гэж зохион байгуулсан байгаа. Сонирхогчдын дунд, мэргэжлийн тамирчдын дунд цуваа гараатай уралдааныг үзэж сонирхсан дүр зураг төлөвлөгдөж байна. За цас ихтэй байсан мотоциклэд хүчтэй, тамирчид бэлтгэлтэй байсан ч гэсэн сонирхолтой, адал явдалтай сайхан уралдаан болж өнгөрсөн байдаг. 2016 оны 6 дугаар сард Талын салхи мотофестивал 2 дахь жилдээ бол амжилттай зохион байгуулагдсан. За бид техникүүдээ бэлтгэлийг базааж 100% бүрэлдэхүүнээр нарах хэмжээнд хамрагдсан байгаа. За мотоциклийн бүх клубүүд энд хамрагдаж гадна дотны найз нөхөд зочдыг урьж хамруулсан олон улсын фестивал хэмжээнд зохион байгуулагдсан. Баяр маань Улаанбаатар хотоос олгуухан цончин болдог зохицол бүртгүүлдэг болсон байгаа. Цагаагаар бороотой байсан ч гэсэн бид бол хөгжилтөө сайхан өдрүүдийг үлэндэл өнгөрүүлж чадсан. Бидний техникүүд бүрэн бүрэлдэхүүнээр хамрагдлаа. Бусад мотоциклийн клубүүд бүрэн бүрэлдэхүүнээр хамрагдаж их олон нийтийг хамарсан сайхан арга хэмжээ болж өнгөрсөн байдаг. Бид энэ удаад мотоциклаас гадна цэргийн зориулттай машинуудаа бас хамруулсан байгаа. Талын салхи мотофестивалыг Монголын чопорчин ахын дүүсийн холбоо болон Red Balcons мотоклуб хамтран зохион байгуулж оролцсон байгаа. Бусад клубүүд бол дэмжиж ажиллаж энэ удаа энэ жилийн хувьд бол оролцлоо. Сайхан арга хэмжээ зохион байгуулсан эдгээр хамт олондоос баярлалаа гэж хэлье. Нээлттэй арга хэмжээ цончин болдог өндөрлсөний дараа клубүүд тус тусын хуваарьт газрууд руу гүлгийн жолоог залцгааж аяллууд маань үргэлжилсэн. Бидний хувьд тэрэлж рүү 1 хоногийн аяллаар цааш явсан байгаа. Байгалийн үзэсгэлэнт газарт ажиллаа тайлж 1 хоногийг өнгөрүүлээд бид Улаанбаатар хот руу ботсон байгаа. Нээлттэй арга хэмжээ болон Талын салхи 2016 арга хэмжээнд оролцсон нийт Монголын сайдкар мотоклубын мембер гишүүдэд талархсныг илэрхийлж байна. Үүний дараагаар бид 100 хараа руу 2 цэргийн зориулттай машинаараа аялал яваад ирсэн. За нэг өдрийн аяллыг автомашинтайгаар өнгөрөөгд ирсэн байгаа. Жил болгон уламжлал болгож 100 хараа нутгаар бид аялдаг сайхан уламжлалт тогтоод байна. Байгалийн сайхан зохицолсон хотын чимээнээс хол сайхан амралт болж сайхан үр дүнтэй аяллууд болсон. Найзууд маань биднийг уламжлал ёсоор 100 хараар ухтаж авлаа. Ингээд цааш нэгдээд бид нэр 100 хараа нутгаар танилцах аялал хийгээд нэг өдрийн амралт явсан байгаа. Айн аялалдаа эрдэнэх 2 хүүтэйгээ явсан байна. 2 машинтайгаа бид отоос ялгүй гараад салхинд амраад ирч хүчээр тэнэглэгдээд ингээд Улаанбаатар хот руу буцсан адал явдалтай сонирхолтой сайхан аялал болж өнгөрсөн байна. 2016 оны 7 сард клубын хэсэг гишүүд маань дунд нутгаар аялсан. За маршрут бол Улаанбаатар хотоос их газрын чулуу, Дэлүүл, Цагаан сувраг, Сүм хөхбөрд, Баг газрын чулуу гэсэн байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэхээр нийтдээ 1600 гаруй километрийн замыг төлөвлөсөн. За амжилттай тэр бүх үзэсгэлэнт газруудыг бол үзээд аялаад ирсэн. За энд бол байгалийн бас онцгой сонин сайхан газрууд. За их олон 100 жилийн өмнө
хүний гараар бүтээгдсэн хадны сүг зургууд хэлцсэн гайхамшигтай сайхан зүйлсийг бол үзэж харж өнгөрлөө. За үүний дараагаар 8 сарын 18-нд Хөөдлөө хотогт даншиг наадам болсон. За энэхүү наадам дээр бас клубын гишүүд маань хүрэлцэн очиж үзэж сонирхож цагийг бас тухтай сайхан өнгөрөөлөө. За бид 8 дугаар сард богдуулаад тойрч ирэх аяллыг төлөвлөө. Маршрутын дагуу яваад ирлээ. Банчрын хийд буюу Төв аймагт байрлах цэцлэлт газраар зочлоод ирсэн. Нэг өдрийн аялал болж өнгөрсөн. Салхинд гарч алжаалаа тайлсан. Сайхан ирж хүчээр цэнэглэгдсэн. Дурсамжтай сайхан аяллуудын нэг болж чадсан. Аялал болж өнгөрсөн. За мотоцикл сонирхогчдын хаалтын баяр гэж бас тохиодог. Энд бид клубын гишүүдэд бүтээн хамруулсан арга хэмжээнд оролцоод ирсэн. Манай 100 хараа салбараас ханд ус маань ирж 100% бүтэн бүрэлдэхүүнээр Дүнжин гарав дээр цуглараад байна. Хаалтын үйл ажиллагааны маршрутын хувьд л Дүнжин гарав дээр бүх мотоклуб, мотоцикл сонирхох залуус маань цуглараад Улаанбаатар хотоо тойрж явах маршруттай бол байлаа. Ингээд бид Дүнжин гараас хөдлөөд Сүхбаатарын талбай дээр буудлаад дараа нь мотоклубууд тус тусын газрууд руу нэг өдрийн хагас өдрийн аяллууд руу хөдөлсөн байгаа. Бидний хувьд Улаанбаатар хотоор парадд 100% бүрэлдэхүүнээр хамрагдаад ингээд хаалтын үйл ажиллагааг аль биесээр дуусгасан байгаа. За хаалтын дараа бол би 100 хараа руу мотоциклээ аваач тавьсан байсан. Ингээд Улаанбаатар хотоос Зэсэвит хоёр Зэсэгийн мотоциклаар бол 100 хараад зочилж буцахтаа миний мотоциклыг аваад хоёулаа буцсан өдөр байлаа. За 10 сар бол гараад дондоо орсон. Бид хүүтэй өдрүүд байсан ч гэсэн бид хүндрэл саадгүйгээр сайхан яваад ирсэн өдрүүд байлаа. (2016 оны 10 сарын 15-ны өдөр Жонжин болдогт автомашины уралдаан болж өнгөрсөн байгаа. За энэхүү уралдааныг клубын гишүүд маань хамтдаа очиж сонирхож үзхийн ялданд бас байгалийн сайханд нэг өдрийг өнгөрөөж алжаалал траагаа тайлсан ийм сайхан аялал байлаа. За тэгээ мэдээж хэрэг бид бол автомашин техник хэрэгсэл сонирхдаг хүмүүс учраас энэ аялал бол бас их таатай сайхан үзүүштэй олон зүйлсүүдийг бас биднэрт харуулж өгсөн. За тэгээд нэг өдрийн аяллыг хийгээд клубын гишүүд маань Улаанбаатар хотын зүг буцалгааж байна. За Монголын Сектор мотоклубын 2016 оны хамгийн сүүлчийн аялал. За 11 сарын 13-ны өдөр өвлийн аяллаа бид нар хийсэн байгаа. За энэ аялал бол нийтдээ 4 мотоцикл явсан. За зам бол маш хүнд. Зарим үедээ бол цасан шуурхтай хүртэл тийм хүнд нөхцөл байдалтай байлаа. За гэхдээ техник хэрэгсэл саадгүй, аваар ослохгүй сайхан аялал бол болж өнгөрсөн. За ингээд бидний 16 оны аялал маань энэ хүрээд өндөрлөж байна.